Сайн байна уу? Цэцлэгаалгийн семинарын 3 дугаар семинар. За өмнөх жилийг сэргээхдээ энэ омын хууль параллел зэрэгцээ холболт гүйдэл чадлыг яаж олох вэ? Энэ талаар тооцоолол томьёонуудыг мэддэг байх хэвээр. Занглаа хүрээ, эвэл хүрээ, салбар гэсэн энэ нэршлүүдийг юу болохыг мэддэг байх хэвээр. Бас гадна энэ дөрвийн хоорондын холбооны томьёог бас мэддэг байх хэвээр. За ингээд таван бодлого маань эхэлж байна. За энэ бол таван бодлого маань гэрийн даалгаврын таван бодлого байгаа. Одоо онол руугаа оръё. За энэ дээр болохоор яаж юм гэхээр занглааны шинжилгээ гэж. Тэгэхээр занглааны шинжилгээнд дээр эхлээд 3 алхам хийх ёстой. Эхлээд нэг занглааг сонгож аваад N занглаатай үед нэг занглааг сонгож авахад үлдсэн занглаа нь N-с нэг болно. Тэднийг нь болохоор V1-ээс VN-с нэг гэд тэмдэглэж гэнэ. Тэгэхээр тэр сонгосон занглаатай харьцангуй N-с нэг занглаа үүснэ. Занглаанууд тэмдэглэгдсэн байна гэсэн. За хоёрдугаар алхам нь болохоор Киркоффийн гүйдлийн хуулийг N-с хасах нэг тийм үү сонгоогүй тэр бүх занглаанууд дээр ашиглаж. Тэгээ энэ дээр болохоор салбар болгон дээр гүйдлийн хуулийг омын хуулийг бичнэ гэсэн үг. Хоёр занглааны хоорондох хүчтлийн ялгуур гэдэг бол тухайн салбар дээр унж байгаа салбарын хоёр талын занглааны хүчтлийн ялгуур нь тухайн салбар дээр унж байгаа хүчтэл гэсэн үг. Тэгээд тэр салбар дээр байгаа эсэргүүцлийг угаасаа тэмдэглэсэн байгаа бол тэр хүчтлийг салбарын эсэргүүцлээр хуваах юм бол тухайн салбараар буюу тэр шулуунаар дамжиж байгаа тэр эсэргүүцлээр гүйж байгаа гүйдлийн утга болно гэсэн үг. За тэгээд систем тэгшдэглийг сүүл рүүгээ бодоод занглаа болгон дээрх хүчтлийн утгыг эсвэл мэддэхгүй байгаа занглаан дээр хүчтлийн утгыг олж олно гэсэн. За ийм 3 алхамтайгаар занглааны хүчтлийн шинжилгээг хийдэг байна. За энд болохоор юу үзүүлж байна гэхээр энэ 3 зураг бол газар гэсэн. Газар гэдэг бол харьцангуй хүчтлийн харьцангуй утгыг хэлж байгаа гэсэн. Гар утас за хөргөгчийг авч үзэх юм бол хөргөгч ер нь бол 0 гэсэн утастай байдаг. Тэр 0 утсыг нь хөөгөө явах юм бол Монголын цахилгаан хэлхээнд дээр болохоор Монгол улсын цахилгаан сүлжээнд болохоор хөргөгчийн тэр 0 нь дэлхийн газартай холбогдсон байдаг. Гар утсанд бас харьцангуй газар гэдэг ойлголт байдаг. Тэр нь бол бусад хүчтлүүдтэй харьцангуй 0 хүчтлийг газар гэж тэмдэглэдэг. Тэгэхээр бидний хувьд бол цахилгаан хэлхээнд дээр бол газар гэдэг бол газар, электрон төхөөрөмжөнд дээр бол тэр хөдөлдөг төхөөрөмж бол газартай холбогдох боломжгүй учраас тэр харьцангуй газартай байдаг. За ингээд ийм байдлаар явагдана. За одоо энэ чинээс бид нар юг үзэх вэ гэхээр өндөр хүчтлээс бага хүчтлийг хасаад эсэргүүцэлтэй авах юм бол тэрүүгээр гүйж байгаа гүйдэл эерэг утгатай гарна гэсэн үг. За энэ тохиолдолд яаж юм гэхээр гүйдлийн чиглэлийг за 1 0 гэдэг энэ референс буюу бидний сонгож авсан занглаа 0 байна. Өөрөөр хэлбэл газар байна гэсэн үг. Тэгээ 1 2 гэдэг үлдсэн хоёрыг нийт 3 занглаатай 3 занглаанаасаа нэгийг хасгаар 2. Тэгэхээр 2 занглааг 1 2 гэдэг дугаарласан байна гэсэн. Яг өмнөхтэй 1-р алхам бид нар хийчлээ гэсэн. Одоо бид нар яах ёстой вэ гэхээр энэ 1-р занглаа, энэ 2-р занглаан дээр нөгөө Киркоффийн гүйдлийн хуулийг бичнэ гэсэн. Тэгэхээр I1 гэдэг бол энэ 1-р занглааны хувьд орж байгаа гүйдэл. Гарч байгаа гүйдэл гэхээр 1-ээс 0 руу, 1-ээс 2 руу R2-оор дамжаад 1-ээс 2 руу I2 гэсэн гүйдлийн үүсгээрээр дамжаад салбарлаж байгаа 3 гүйдэл байна. Тэгэхээр тэр 3 гүйдэл маань энэ байна. Орсон гүйдэл маань энэ байна. Энэ болохоор Киркоффийн гүйдлийн хуулийг 1-р занглаан дээр бичнэ. 2-р занглаан дээр Киркоффийн гүйдлийн хуулийг бичлээ. Орж байгаа 2 гүйдэл байна. R2-оор орж байгаа I2 гүйдлийн үүсгээрээр орж байгаа. Тэгээд гарч байгаа нь 2-оос 0 руу газардж байгаа. Өөрөөр хэлбэл 2 гэдэг бол 0-аас өндөр хүчтэй байна.
R3-аар дамжаад газардж байгаа. За тэгээд энэ гүйдлүүд ингээд гэх юм бол I жижиг I2 гэдэг бол R2-оор гүйж байгаа маань. Жижиг I3 гэдэг бол R3-оор гүйж байгаа маань. Ингээд энэ гараад ирлээ. За энд болохоор гүйдлийн урсгал өндөр потенциалаас нам потенциал руу эсэргүүцлээр дамжижгүй юм гэж. Өөрөөр хэлбэл усны урсгал өндөр газраас нам газар руу голдөрлөөр дамжижгүй. Тэр голдрол нь өргөн байх юм бол тэр ус хурдан урсна. Голдрол нь нарийнхан байх юм бол тэр ус багаар урсна гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр голдрлын өргөн нарийн гэдэг бол эсэргүүцлийн утга байна гэсэн. Тэр газар хичнээн өндөр нам байна гэдэг бол энэ нам потенциал өндөр потенциал хоёрын ялгааг илэрхийлж байна гэсэн. Гүйдлийн урсгал гэдэг бол усны урсгал. Тэгэхээр яг бүр бодоод олж чадахгүй байгаа бол саяны миний жишээг өөрсдөө толгой дотроо төсөөлөөд цахилгааны тогтмол гүйдлийн хувьд энэ бодлогыг бодох гэж оролдвол бас илүү хялбар байх боломжтой байна. Бид нар мэдхгүйгээр нам хүчтлээс өндөр хүчтлээ хассан тохиолдолд гүйдлийн утга сөрөг гарах хэрэгтэй. Сөрөг гарах хэрэгтэй. Яагаад гэвэл тэмдэг нь өөрчлөгдсөн байгаа учраас. За ингээд саяны энэ 3-1-3-2 томьёоны дагуу гүйдлүүдийг нь тэмдэглэсэн байна. R1-ээр I1, жижиг I1, R2-оор жижиг I2, R3-оор жижиг I3 гэсэн юм гүйдлүүд гүйж байна. За тэгээд одоо систем зэгцлүүд маань ерөнхийдөө гарцсан. Гэхдээ одоо энэ дэр би нэг жаахан юм тодруулаад л. Яасан бэ гэхлээр I1-ийг яаж олох вэ гэхлээр их амархан. Өндөр хүчлээсээ бага хүчлээ хасна гэсэн үг. Өндөр хүчил гэдэг бол V1 хүчил. Бага хүчил гэдэг бол 0 хүчил буюу бидний сонгож авсан цэг. За тэгээд V1-ээс 0-ыг хэслээ V1 өөрөө гарна. Тэгээ R1-ийг туваах юм бол I өөрөө гарч ирнэ. Тэгэхээр энэ G гэдэг маань болохоор юу вэ гэхлээр өмнөх лекцэн дээр гарсан бах эсэргүүцлийн уруу хэмжигдэхүүн. Эсэргүүцлийн уруу хэмжигдэхүүн буюу дамжууламж гэж нэрлэжсэн байна. За I2 гэдэг бол V1-ээс V2-ыг хасныг R2 туваана. За энэ G2-ыг өрчих нь V1-ээс усна V2. За I3 гэдэг бол V2-аас 0-ыг хасна гэдэг бол V2-ыг хуваах нь R3 буюу G3-ыг өрчих нь V2 байна. За ингээд нөгөө 3-1 гэсэн энэ дээдлийн гүйдлийн 1-р зангилаан дээрх Киркоффын гүйдлийн хуулийг одоо орлуулад бичвэл за ийм болж байна. Том I1 том I2 бол ойлгомжтой мэдэгдэж байгаа. V1 V2 бол тэмдэглэгдсэн байна. R1 R2 бол мэдэгдэж байна. За ингээд 3-ын 2 дугаар томьёо 3-ын 6 дугаар томьёор шилжүүлж байна. За энд болохоор эсэргүүцлүүдийг нь дамжууламжаар нь илэрхийлж байна. За дамжууламжаар илэрхийлсэн энэ тохиолдолд одоо нэг зүйл анхаарахад яах вэ гэхлээр энэ 2 3-ын 7 3-ын 8 гэсэн систем тэгшгэлийг матриц болгоод хувиргачих. V1 V2 гэдэг бол энэ ингээ үржүүлэгч байна. Тэ? Тэгээд энэ тохиолдолд энд бол тогтмолууд байна. За ингээд бид нар мат 1 дээр ерөнхийдөө үзсэн. Яаж одоо энэ систем тэгшгэл үүсэж байгааг нь ойлгомжтой. I2-ыг бол тэнцвэг нөгөө талд гаргаад I1-ээс хасах нь I2 болгочихж байна. I2-ыг үлдээгээд G2-ыг үрчинэ гэдэг энэ хаалтыг тэнцвэг нөгөө талд гаргаад ингээд болчихж байна гэсэн үг. За тэгэхээр G1 гэдэг маань болохоор G1 гэдэг маань энд ороод ирсэн. Тэгээд тэрийг V1-ээр үржүүлээд дахиад V2-ороо болохоор энийг ингэж үржүүлээд энийг ингэж үржүүлээд гэхээр чинь V1 нь энд болохоор G2 3. Тэгээ энд болохоор V1-ийг хаалтны гадна гаргаад G1 дээр нэмэх нь G2. Хасах нь V2 гэдэг бол энд гарч ирж байна. G2 гэдэг маань угаасаа тэнцвэг нөгөө талд гарсан хасах байна. V1-гээс нь V2-оор үржүүлэгдсэн байна. G3 гэдэг маань болохоор
Энэ угаасаа хасах тэмдэг нь энэ G2-ын тэнцвүүгийн нөгөө талд гарсан хасахтаа устдаад G2 дээр нэмэх нь G3 болж байгаа. Яасан. Тэгэхээр V2 гэдэг бол энэ багныг үржүүлнэ. V1 гэдэг бол энэ багныг үржүүлнэ. За ингээд манай систем тэгштгэл маань матриц хувилбар руу орсон байна. За одоо энэ дээр бид нэг юм жишээ бодлого үзье. Энэ яаж юм гэхээр calculate the node voltage in the circuit shown in figure 3.3a. За зангилааны хүчлүүдийг нь тооцож олоо гэж. 1 болон 2 гэсэн зангилаан дээр байгаа хүчлүүдийг тооцож ол. За энэ бол ойлгомжтой 0 гэсэн хүчлэл. За тэгэхээр нэгдүгээр зангилаан дээр нэгдүгээр зангилаан дээр гүйдлийн хуулийг Киркхоффын гүйдлийн хуулийг Омын хуулиар илэрхийлээд бичиж. За тэгэхлээр яах вэ гэхээр I1 тэнцүү I2 дээр нэмэх нь I3 гэж. За энэ доотлолт нь I1 I2 гэдэг нь юуг илэрхийлээд байна вэ гэхээр за I1 гэдэг бол 5 ампер юм байна. I2 гэдэг бол энэ 4 омын эсэргүүцлэлээр гүйж байгаа гүйдлийг илэрхийлсэн байна. За I3 гэдэг бол 2 омын эсэргүүцлэлээр гүйж байгаа. Тэгэхээр энэ шиг орж байгаа гүйдэл нь I1, гарч байгаа гүйдэл нь жижиг I2, жижиг I3. За тэгэхээр I2-ыг олъё. I2-ыг олохын тулд яах вэ гэхээр V1-ээс хасах нь V2-ыг хуваах нь 4. V1-ээс хасах нь V2-ыг хуваах нь 4, тийм үү? За I3-ыг олох юм бол V1-ээс 0 хүчлэлийг хасаад 2-т байна. V1-ээс 0-ыг хасаад 2-т бол. За энэ хоёр гүйдлийн маань нийлбэр гэдэг бол 5-та тэнцүү байна. За ингээд бутархайг ерөнхийдөө засаад ингээд бичвэл энэ чинь 2-оор үржүүл чинь 2V1-ээс 2V1-ийг л болох нь байна. Тэгэхээр 3V1-ээс хасах нь V2 гэдэг бол тийм үү? 3V1-ээс хасах нь V2 гэдэг бол энэ дөрөв чинь тэнцвүүгийн нөгөө талд 5-ыг 4-өөр үржүүлээд 20 гарч ирнэ. За энэтэй тэнцүү ахын. За нэгдүгээр зангилааны тэгштгэл гараад ирлээ. Одоо хоёрдугаар зангилааны хувьд. За 5 гэдэг I гэдэг гүйдэл энэ хоёрдугаар зангилаанаас гарч ийн 10 ампер орж байна. За I5 гэд гарч ийн I2 гэд орж ийн. Тэгэхээр орж байгаа 2 болохоор I4 10 ампер I2 орж ирж байна. За I4 I2 орлоо. Гарч байгаа нь болохоор I1 I5. I1 I5 2 гарлаа. За ингээд тэгштгэлээ хамгийн сүүлд бичихэд болохоор 3V1-ийн 2 гарч ирж байгаа юм байна. 3V1-ийг хасах 3V1 дээр нэмэх нь 5V2 тэнцүү 60 гарч ирэх юм байна. За энэ тохиолдолд яах вэ гэдэг. За шууд одоо за нөгөө систем тэгштгэлийг одоо устгах байдлаар ашиглана гэж байдаг да. За тэгэхээр яах вэ гэхээр энэ дээр яг юу болсон байна цэмэр харъя. 4V2 нь 80-та тэнцүү гэж. Now we can solve the equation using any method of them. За 3 янзаар энэ одоо систем тэгштэглийг шийдэж болно гэж. За биднэрт бол зөвхөн 2хан хувьсагчтай байгаа учраас их хялбархан шууд шийдэг. Бид нэр 10 жилдээ энийг байнга боддог байсан учраас шууд шийдэг. Тэгэхээр яг хөө гэхээр энийг 20 гэдээ үзчих юм. Тэгээ энэ 20-ыг шууд эндээ орлуулад хариу нь хэд гарах вэ гэхээр 4V2 нь 80-та тэнцүү болоод V2 нь 20 болоод за V1 нь болохоор 13.3 болт. За энэ бол нэгдүгээр арга. За тэгэнгუთ Кармелийн дүрм гэдэг аргаар Крамерийн дүрм гэдэг аргаар болохоор заавал матриц хэлбэр рүү оруулах юм байна. За тэгэнгუთ л энэ болохоор тодорхойлогчдыг нь олоод тодорхойлогч гэдэг нь болохоор ерөнхийдөө энэ ашигчдаг. За тэгэнгуთ л дараа нь энэ дельта 1, дельта 2 гэдэг энэ хоёр туслах тодорхойлогч гэж нэрлэдэг бол энийг яг юу гэж нэрлэдэг вэ? Тэрийг олох нь. Тэгэхээр энэ тулд яах вэ гэхээр энэ гарч ирсэн 20 60-таагаа 2 дугаар багнаа. Дельта 2 гэхээр гарч ирсэн энэ 20 60-аа 2 дугаар баган дээрээ тавиад 1-р багнаа бичээд. За тэгээ ерөнхий тодорхойлогч нь бол энэ дагаас 12-ыг гараад ирсэн байна. За ингээ гараад бас 13.3 20. За энэ бол ялгаагүй нөгөө математик тооцоолол хийгдэж байгаа. Олон хувьсагчтай тохиолдолд Кармерийн дүрмээр бодох нь илүү хялбар.
Энийг бүр програмаар ингээд бодвол бүр хэлбэр энэ MATLAB дээр шууд матриц хувилбар руу оруулаад шууд систем тэгшлэг нь бодоод өгчнө гэсэн үг. За ингээд цаашаа яг бид нар гүйдлээ олж болох нэ. Одоо тодорхойгүй гүйдлүүдээ I2 гүйдлийг I3 гүйдлийг ингээд оллоо. За I4 нь бол угаасаа 10 ампер өгсөн, I1 нь 5 ампер өгсөн. I5 нь болохоор 3.3 ампер өгдөг ингээд явж. За тэгээд бидний одоо за энэ болохоор ингээд нэг жишээ нах нь. За obtain the node voltage in the circuit гэж. За одоо энэ хэлхээний 1 болон 2 дугаар зангилаан дээр байгаа хүчлүүдийг ол гэж. За энэ дээр жоохон хурдан явуулсан. Тэрийг болохоор бид нэр өөрсдөө яг хөө жишээ дадлага болгоо бодох юм. За энэ дээр ахаад нэг жишээ байгаа юм байна. За энэ жишээн дээр болохоор яах вэ гэхээр за 1 2 3 гэсэн тодорхойгүй зангилаануудтай. За 0 гэдэг зангилаан нь угаасаа газар байгаа учраас. За энд бол гүйдлүүдийг нь бүгднийг ингээд тэмдэглэсэн байна. За нэгдүгээр нодынх нь гүйдэл нь болохоор ингэж бичигдэж байна. За хоёрдугаар нодын гүйдэл нь ингэж бичигдэж байна. Гуравдугаар нодын гүйдэл нь энэ IX гэдгийг нь харъя. IX гэдэг бол өөрөө энд ямар гүйдлийн үсгэр вэ гэхээр хамааралтай гүйдлийн үсгэр. Энэ болохоор хамааралгүй гүйдлийн үсгэр. Тэгэхээр энэ гүйдлээс хамаарат энэний гүйдэл өөрчлөгдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1-ээс 2 дугаар зангилаараа гүйж байгаа гүйдлээс хамаарат 1-ээс 2 дугаар зангилаа руу чиглэсэн гүйдлийн утгаас хамаарат энэ 3-аас 0 дугаар зангилаа руу одоо холбогдсон салбараар гүйх гүйдэл тодорхойлогдох нэ. За ингээ 3 таа юм байна. За V1, V2, V3 гэсэн энэ хүчлүүдээр илэрхийлэгдээд за 3 хувьсагчтай систем тэгштгэл надад 3 гарч ирлээ. За тэгээ нэгдүгээр арга бол нөгөө elimination арга гэж. За бид нэр устгах чадна. За энэ яаж устгасныг харъя. За яасан бэ гэсэн чинь 12 5 болгосон байна. Энийг энэ дээр нэмсэн байна. Тийм үү? Нэгдүгээр систем тэгшгэлийг 3 дугаар систем тэгшгэл дээр нэмчихээр 5V1 хасах 5V2 нь 12-тай тэнцэж тэ. За тэгээд энэ чинээс болохоор V1-ээс нь V2 гэдэг бол 2.4 юм аа гэдэг. За тэгээд энэ цаашаага V1 V2-ын харьцаа нь болохоор 2-тай тэнцээ байх нь. За ингээд V2 нь болохоор одоо энд гарч ирж байгаа юм байна 2.4. За тэгвэл V1 нь 4.8. За V3 нь болохоор хас 2.4 гэдэг ингээ хариу нь гараад ирсэн. За энэ болохоор бидний одоо устгах арга тийм үү. За Кармерийн дүрмээр болохоор нөгөө тодорхойлогчдоо олно. За тодорхойлогч 1-ийг ерөнхий тодорхойлогчтой авна, 2-ыг ерөнхий тодорхойлохоор ингэхэр хүчлүүд гараад ирнэ. За яаж энэ бодож байна вэ гэхлээр 3 7 1-ийг хооронд нь нэмлээ. 4 хасах 3 1-ийг хооронд нь нэмлээ. 2 хасах 2 1-ийг хооронд нь нэмлээ. За энэ 3-ын үржүүрийг тийм үү нэмэх нь энэ 3-ын үржүүр нэмэх нь энэ 3-ын үржүүр нэмэх нь тэгээд энэ 3-ын үржүүрийг хасна энэ 3-ын үржүүрийг хасна энэ 3-ын үржүүрийг хасна. За тэгээд бодоод үзье. 3 7 гэдэг чинь 21. За энд 21 гараад ирсэн байна. Хасах 4 хасах 3 хасах 1 гэдэг бол хасах 12. За гараад ирсэн байна. 4 хасах 2 хасах 1 гэдэг бол нэмэх 4. За энд нэр бүгдөө эхний 3 бүгдөө нэмэгдэнэ гэсэн үг. Энд бүгд нэмэгдэнэ гэсэн. Одоо эдгээр бүгдөө хасах тэмдэгтэй байх хэрэгтэй гэсэн. За хасахыг нэмэх болчих нь байна. Яагаад гэвэл энэ хасахтай энэ хасах устна гэсэн үг. Тэгэхээр 2 14 нэмэх 14. За энэ 3 хасах тэмдэг байгаа учраас хасахын өрөө үлдэнэ. Хасах 9 3-ыг 3-аар орчуулад 9 хасах 9. За 4 2 ахаад 3 ширхэг хасах байгаа учраас хасах 8. Тэгээд тэнцээ 10. Ерөнхий тодорхойлогч маань болохоор энд 10 гарч ирж байна. За энэ 3 2 1 гэдэггийн 3 9 ширхэг тооход энд яагаад 15 тоо болсон бэхээр энэ дээдлийн 3 2 1 гэдэг бол доошоогоо ингээд давтагдаад бичсэн байгаа шүү. 4 7 1 гэдэг бол энэ доороо давтагдаад бичсэн байгаа. Тэгээд ингээд
тодорхойлогчийг гарч ирдэг юм арга байна бас. За одоо яах вэ гэхээр энэ нэгдүгээр багныг хойдлынхоо тэнцвүүгийн нөгөө талын энэ 1200 гэдгээрээ сольж бичсэн тийм үү? Сольж бичээд саяны үйлдэлийг үлдэнэ. За тэгэхээр нэгдүгээр тодорхойлогч нь 48, 2 нь 24, нөгөөх нь хасах 24 гарч ирж байна. За тэгээд шууд хуваачна гэсэн үг. 48-ыг 10-тойгоо 4.8, 24-ыг 10-тойгоо 2.4, хасах 24-ыг хуваах нь 10, хасах 2.4. За ингээд болчлоо. За одоо энд болохоор MATLAB-аар ингээд тооцъё гэж. За энэ болохоор бид нар бол програм дээр хийх нэ. За энийг алгасъя. За одоо нэг жишээ авч үзээд тэгээд цөмөрөө даалгаварлаа гаргая. Practice problem. За энд нэг юм тийм үү. За find the node voltage in this circuit гэнэ. За энд болохоор ахаал дандаа л хүчтэл болоод байгаа нэг арга байгаа байна. За энэ болохоор эгэл хүрээний гүйдлийн арга гэж. За эгэл хүрээний гүйдлийн арга гэдэг бол за эгэл хүрээ болгон дээр гүйдлүүдийг дугаарлана гэж. За тэгин гутлаа Киркоффын хүчтлийн хуулийг N гүйдэлтэй N эгэл хүрээн дээр ашиглана. Тэгээд Ohмын хуулиа бичиж хүрээ болгоны гүйдлийг хүчтлэлээр илэрхийлнэ. За тэгээд N ширхэг одоо систем тэгштгэлийг бодно. За тэгэхээр одоо энэ хажуудалд биднэрт хэлхээ байгаа. За тэр хэлхээр рүү очие. Тэр хэлхийн дээр байгаа юм байна. За энэ хэлхээ нэ. V1 хүчтэл, V2 хүчтэл. Тийм байна. За энэ эгэл хүрээний аргыг юун дээр ашиглах вэ гэхээр хүчтлийн үүсвэртэй тохиолдолд эгэл хүрээний шинжилгээний аргыг ашиглана. Гүйдлийн үүсвэртэй тохиолдолд зангилааны шинжилгээний аргыг ашиглах нь биш. За тэгээд одоо энэ нэг эгэл хүрээ, хоёр эгэл хүрээ. За энэ хоёрын хооронд тэгэхээр энэ хүчтлийн үүсвэр бол энэ хоёр эсрэг үүсэлтээр унана. Энэ хүчтлийн үүсвэр болохоор энэ хоёр эсрэг үүсэлтээр унана. R3 дээр унж байгаа хүчтэл гэдэг бол энэ гүйдлийн энэ хоёр гүйдлийн тийм үү чиглэл эсрэг байгаа учраас ялгуураар R3-ыг үржүүлэх юм бол энэ дээр унж байгаа хүчтэл гарч ирнэ. За ингээд бодоод үзье одоо. За эгэл хүрээ нэг дээр аваад үзэх юм бол за мэдээж энэ тижээлийн үсгүр. За I1 гэдэг бол R1-ээр гүйж байгаа гүйдэл. R3-аар болохоор хоёр гүйдлийн ялгуур энэ эсрэг үзлээр гүйж байгаа. Тэгээд энэ болохоор R1 R3-аар 3 дээр унж байгаа хүчтэл бол V1 хүчлийн үүсвэртэй тэнцсэн учраас энд 0 байгаа. За дараачих нь. За энэ болохоор ингээд цаашаа бодоод явсан байна. За 2 дугаар хүрээн дээр болохоор R2-оор I2 гүйдэл гүйж байгаа. За V2 гэдэг бол хүчтлийн үүсвэр. За энэ V2 яагаад нэмэх байгаа? Энэ V1 яагаад нэмэх? Юу байгаа? Сөрөг байгаа. V1 бол сонгож авсан гүйдлийн эсрэг хүчтлээ гаргаж байна гэсэн. V2 бол сонгож авсан гүйдлийн дагуу хүчтлээ гаргаж байна гэсэн. За тэгээд R3 гэдэг бол мөн адил саяныхтай ажиллахан I2-аас хасах нь I1 гэсэн. Энд болохоор I1-ээс хасах нь I2. Яагаад тэгэхээр I1 гэдэг бол манай гүйдлийн чиглэл. Энд болохоор 2 дугаар эгэл хүрээн дээр болохоор I2 гэдэг бол манай гүйдлийн чиглэл байгаа учраас ингэж бодогдож байгаа шүү. За одоо энд болохоор матрицын хувилбар руу оруулсан байна. Матрицын хувилбар руу оруулаад за I1 гэдэг бол угаасаа тижээлийн үүсвэртэй тижээлийн үүсвэрээс гарч байгаа хүчтэлтэй тэнцүү. I2 гэдэг бол мөн V2 гэсэн тижээлийн үүсвэрээс гаргаж байгаа гүйдэлтэй тэнцүү. I3 гэдэг бол энэ хоёр гүйдлийн ялгуур байх нь.
За том I1, том I2, том I3 гэдэг бол ерөнхийдөө салбаруудаар гүйж байгаа гүйдлийн утгууд байна тийм үү? Салбаруудаар гүйж байгаа гүйдлийн утга. За одоо энэ дээр тодорхой гарч ирнэ тэ. Том I1 гэдэг бол одоо А-гаас Б салбараар, Б-гээс С салбараар том I2, Б-гээс Е салбараар болохоор том I3 гэсэн гүйдэл гүйж байна гэж ойлгогдох нь байна. За ингээд одоо нэг тийм жишээ авч үзье. За for the circuit figure 3.18 find the branch current I1, I2, I3. За салбарын I1, I2, I3 гүйдлийг олоо гэж. За 15 вольтын хүчтлийн үүсгэр 10 вольтын хүчтлийн үүсгэр залгасан учраас бид нар эгэл хүрээний шинжилгээ хийнэ. За тэгээд энэ эсэргүүцлүүдийн утга өгөгдсөн байна. За тэгвэл би шууд за энэ I1 гүйдлийг ингээд бодоод үзье. За тэгэхээр I1 гүйдэл гэхээр энд эрг хүчтэл гарч ирнэ. Энд эрг хүчтэл гарч ирнэ. Энэ хоёр хүчтлийн нийлбэр энэ хүчтэлтэй тэнцүү. За бүгднгийн бүх эгэл хүрээний хүчтүүдийн хооронд нэмэхэд тэг гарах юм чинь. Энэ 15 хасах тэмдэгтээ тэнцүүгийн нөгөө талд гарах хэрэгтэй. За тэгээ хасах 15 вольт. За тэгээд 5 ohмыг жижиг I1-ээр өржүүлээд за энэ 10 ohмыг жижиг I1-ээс хасах нь жижиг I2-оор өржүүлээд за энэ дахиад энэ цэгээс энэ зангилаа хүртлэх элемент нь 2 ширхэг буюу дахиад 10 вольтын тэжээлийн үсгэр байна. За энэ гүйдлийн дагуу болохоор унж байгаа хүчтэл нь эерэг байна. Эерэг байна. Тэгэхээр энд эргээр авна. За ингээд 0 гарч ирэх хэрэгтэй байна. За тэгэхээр энэчнээс систем тэгшгэлийг хялбарчлаад үзэхэд I1 гэдэг бол 2 I2-оос хасах нь 1-тэй тэнцүү байх нэ. Биш 3 I1-ээс хасах нь 2 I2 нь 1-тэй тэнцүү байна гэдэг ийм тэгшгэл гарч ирж байна. За дараачих нь одоо үзье. 2 дугаар хүрээн дээр болохоор за 6 гүрчих нь за 2 дугаар хүрээний гүйдэл. За энэ 6 Ом, 4 Ом. За 4-ийг үржих нь 2 дугаар хүрээний гүйдэл. 10 Омыг үржих нь 2 дугаар хүрээний гүйдлээс 1 дугаар хүрээний гүйдлийг хасаад энэ гүйдлийн эсрэг хүч тэжээлийн үүсгэр байгаа учраас хасах 10 тэнцүү тэг. За ингээд I1 тэнцүү хасах 2 I2-оос хасах нь 1 гэдэг ийм байдалтай гарч ирж байна. За тэгээд бидний одоо энэ систем тэгштгэл маань 1-р аргаар бодох юм бол цаашаага хураагдаад явна гэсэн үг тийм үү. За I1-ийг орлуулад бичих юм бол томьёо юм болоод I2 1 ампер. Өөрөөр хэлбэл 2 дугаар хүрээний гүйдэл 1 ампер. 1-р хүрээний гүйдэл нь мөн 1 ампер. Тэгэхээр 1-р салбараар гүйж байгаа гүйдэл 1 ампер, 2-р салбараар гүйж байгаа гүйдэл 1 ампер, 3-р салбараар тэг гүйдэл гүйж байна гэж ингэж үзэх. За нөгөө юуны аргаар бодох юм бол Кармерийн дүрмээр бодох юм бол ялгаагүй. За тодорхойлогч маань 4 гарлаа. За дараачих нь 4, дараачих нь 4 ингээд бүгд 4 гарсан учраас дандаа 1 ампер гарч ирээд өмнөхтэй таарч байна гэж. За одоо ийм байдлаар ингээд цаашаага энэ гэрийн даалгавруудыг бид нар бодох нь байна. За 5 янзын гэрийн даалгавар өгөгдсөн байгаа. За 3-ын 1 байна. За энэ болохоор цангалааны анализыг оюутанд ойлгомжтой байдлаар тайлбарлагдсан. За тэгэхээр цангалааны анализ энэ цангалааны анализ гэдэг нь зөв. Би энэ орчуулган дээр алдсан байна уу зэтг. Олон ч меш анализ л байх хэрэгтэй шиг байна. За 3-ын 1 гэж. За энэ болохоор цангалааны анализ гэсэн байна тийм үү? Цангалааны анализ, нодал анализ гэсэн. Тэгэхээр нодал анализ. За энэ тохиолдолд бид нар хүчтлийн үүсгэртэй байгаа учраас эгэл хүрээний анализ хийн штэ. Энэ дээр бол ямар нэгэн тийм боломжгүй. Цангалааны анализыг энэ дээр тайлбарлах боломжгүй. Яг хаа
Тэ боломжгүй гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Яагаад боломжгүй гэдгийг сая хэлчихлээ. За Занглианы анализыг ашиглаа гэж. Хэлхээний гүйдлийг олгож. За тэгэхээр 3.17 гэж юм тийм үү? За харъя 3.17 дээр юу бэ? I0 гүйдлийг олох хэрэгтэй байх юм шиг. Бид нар энэ дээр I0 гүйдлийг олох хэрэгтэй юм байна. I0 гүйдлийг олж иж энэ бодлого маань гарах нь. За дараачих нь болохоор Занглианы анал хоёрын ойлгомжтой байдлаар. За энэ 3 дугаар бодлого маань гарч ирэх байна. За би энэ 3 дугаар бодлого нь хэд байсныг нь хараадах юм. За бодлогонуудаа би ахаад оруулъя. За ерөнхийдөө ингэж хийж байгаа тасглаа. 1-2 дугаар бодлого бол ерөнхийдөө орцсон байна. 3-1, 3.17, 3.22 байсан да. За тэгээд сүүлийнх нь 3.60. Энэ дээр энэ 3 дугаар бодлогыг нь би засч бичих юм байна. За энэ дээр бол бид нэр эгэл хүрээний аргуудыг бодчихно. За энэ дээр бас эгэл хүрээний аргыг ашиглах уу, Занглианы аргыг ашиглах уу гэдгийг бол бид нэр өөрсдөө шийдэх хэрэгтэй байна. За анхаарал тавьсанд баярлалаа. За хизээ шалгах уу гэхлээр 3 сарын 17-нд даалгаврыг аавна. За баярлалаа.